За би одоо сонгуулийн ерөнхий ороонд нэр дэвшиж байгаа хүмүүст хандаад яг адилхан зүйлийг л хэлээд байгаа. Тэрийг л би урт нассан хандаж хэлье гэж бодож байгаа. Ер нь бол сонгуулийн ерөнхий хороо хамгийн гол нь энэ шудраг сонгуулийг бид хизээ зохион байгуулдаг болох вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Шудраг сонголт, шудраг сонгуул бол арчилсан төрийн одоо тулгуур баг нь. Тэгээ энэ баг нь бол байнгын ийм ганхаатай байдаг, эргэлзээтэй байдаг, итгэлгүй байдаг. Тэгээ зүгээр энэ сонгогчдын төрд итгэх итгэл алдарч байгаа хамгийн ихнийх нь бол миний өгсөн санал хүчгүдэж байна гэдэг ийм уур амьсгал бол яг эдэр насныхны дунд бол маш хүчтэй анзаарэгддэг. Олон хүн уулзахад хэлдэг. За одоо тэгээ саналаа өглөө гэд нөлөө байна уу даа гэж. Яг энэ дүр зураг саяны орон нутгийн сонгуулиар харагдаж байна. Очиж гуйдаг, зөөдөг ийм зүйл байхгүй бол сонгуулийн эрц байдаггүй гэдэг ийм зүйл. Тийм учраас энэ итгэлийг сэргээх тал дээр та бүхэн маань нэг тийм дорвитой юм бодож олооч. Олон улсын туршлага юмыг одоо өнгөрсөн сонгуулиар энэ баярмаа ахлаад бидний сонгуулийн хулгай луврын тухай зөндөө ярьсан. Одоо баярмаа дээр бол амар зузаан материалж байгаа. Ингэж лувр хийдэг юм байна гэж хөрх манай өрөөнд дээрэл юмыг уудалчих гэдэл үзээд байсан. Нэг ч юм шийдэгдэ. Нэг ч асуудлыг бид шийдэж чадлагүй сонгуульд орж исэн л та. Тийм учраас бол энэ шудраг тал дээр нэг хэдэн зүйл дээр анхаараач. Нэгдүгээрт энэ мөнгөнд бол үнэхээр монголчууд хүчин мөхсдөж байгаа. Мөнгөний одоо энэ хамаарал. Тэгээ бид бол мөнгө биш шүү дээ. Монголын төр бол мөнгө оршин. Тэгэхээр бидний ирээдүй бол аль болохоор мөнгөгүй сонгууль руу хэрхэн ямар хугацаанд алах вэ гэдэг дээр одоо сонгуулийн ерөнхий хорооны гишүүд маань дор бүрнээ бодож тунгааж хэрхэн хаах вэ? Шууд айхтар том ял ям бөгөө явчихаар эрх баригч талдаа тийм дархлагдсан мөнгө тараалт яваад сөрөг хүчин талдаа нэг тийм нэр дэвшигчийн татаж унгах гэдэг нэг ийм болгоомжл бас гараад идэв. Тэгэхээр хэн ч ирэх вэ блэ тийм ээ. Тийм учраас бол бас нэг хуулиар өндөр ялаар бид нар шийдэж чадахгүй байна. Тэгээ ямар хөө байдлаар цаашдаа шийдэх вэ гэдэг энэ арга ухааныг одоо олоосоо гэж бодож байгаа. Мэдээж хэрэг 10 жилийн дотор бол бид нар бэлэн мөнгөний хэрэглэнээс бүрэн гарна. Бүх зүйл цахим болно. Тийм учраас бол энэ цахим виртуал хөрөнгө дээр нь одоо энэ банкны гүйлгээний тухайн одоо сонгуулийн 1 сарын гүйлгээний протокол гэх юм уу архив 20 жил хадгалагддаг байхаар ч юм уу. Тэгээд танаа ер нь нэрийн жагсаалт дараагийн одоо том үл итгэлийг авчирж байгаа. Юу вэ гэхлээр нэгдсэн нэрийн фонд дата байгаад байдаг сонгогчийн нэрийн жагсаалт. Яг хэсгийн хорон дээр очсон нэр маань бодит байна уугүй юу гэдэг дээр асар их хэрэгэлзээ гараад байгаа юм. Тэрийг ингээ хэвлээд өгчдөг. 2 хоногийн дотор 3 хоногийн дотор хянаараа гэж хэлдэг. Хянж амжихгүй. Тэгээ хин гэдэг хүн хэдэн удаа хаана бүртгэлтэй байгаа нь бол бүртгэлийн ерөнхий газар дээр байгаад байдаг. Бүртгэлийн ерөнхий газараа бид нар бие даалгаж амжаагүй. Тэгэхээр бид хэрхэн 10 жилийн хугацаанд энэ бүртгэлийн ерөнхий газрыг бие даалгах вэ? Хэрхэн блокчейн болгож блокчейн дотор хэсгийн хорооны хэсгийн хороод дээр хуваасан нэрс маань хадгалагддаг байх гэдэг зарчим их чухал байна. Хадгалагддаг байх. Энийг одоо сонгуулийн ерөнхий орон дээр урт нассан нэр дэвшигч өөрөө бас нэг програмын хүн учраас жоохон технократ маягаар яаж файлжуулах вэ нэрсийг тэр файл нь хэрхэн 3 газар хадгалагдах вэ хэрхэн тэр нь удаан хугацаанд хадгалагдах вэ
гинтийн мөрдлөг орж ирэхэд тэр материал яаж нээлттэйгээр устдахгүйгээр хадгалах вэ гэдэг зүйл дээр онцгой анхаарад нэг тийм технологийн шийдэл дээр ажиллаж өгвөл одоо Монголын төрд их буян болохоор байна. Би бол аль нэг намыг бодож энэ хэргийг ярихгүй байна. Монгол төр бол өөрөө маш тийм итгэл үнэмшилтэй байж иж мандан бадарч идэг ийм онцлогтой төр байгаа. Хувилдааны шинж чанартай байгаад тахаар ард түмэн холдоод идэг. Итгэл үнэмшилтэй алхаад тахаар нэгдээд идэг. Тийм учраас бол энэ нэрийн жагсаалт гэдэг зүйл, сонгогчийн бүртгэл гэдэг зүйл бол эргэлзэхгүй болсон. Аль нэг цаг үе дээр аваа шалгахад энэ ноо гэдэг юм уу, булхаа гэдэг юм уу юм илэрнэ гэдэг ийм итгэл үнэмшил 2 дугаарт баймаар байна. 3 дугаарт дахиад би одоо 2 дахь хэлж байгаа уучлаарай эрхэм гишүүд минь. Цэргийн ангиуд дээрх санал хураалтыг хэрхэн шударгаар зохион байгуулах вэ гэдэг асуудал бол та нарын хувьд бол баг ирэх 2 сонгуулийн гол одоо эхний ээлжинд хийж чадвал чадхаар ажил байгаа. Хавтгай ирэх барьж байгаа талдаа гардаг. Тухайн цэргийн ангийн захирагч нар ирэх баригч нарт үйлчилснийхээ хариу дараа нь дандаа дээшээгээ өксөж идэг. Шагнал болгож идэг. Гэтэл нөгөө талд нь дөнгөж 18 нас хүрээд цэргийн анхныхаа одоо санал өгөхийгөө ингээ хүний гараар санал өгөөд ирэхээр энэ хүн насан туршдаа гэмтээд идэг. Тэгээ бид нар 4 жил нэг удаа 3-4 мянган залуу гэмтээж шít. Сэтгэл зүйн гэмтэл авдаг. Итгэл үнэмшлийн гэмтэл авдаг. Шудраг ёсны гэмтэл авдаг. Энэ хүмүүс бол насан туршдаа шудраг гэдэг зүйлийг олж харахыг хүсдэггүй ийм ард түмнийг бид нар бүтээж идэг. За хийн ялах ялагдах нь бол тусдаа асуудал. Тэр хийн ялахаасаа үл хамааран бид ард түмнээ ирээдүгөө ийм нэг хүчээр санал өгүүлдэг зүйлийг л хэдүүлээ алга болгож өгөхөд энэ дээр одоо сонгуулийн хороо анхаараач гэгээд би тэр аюулгүй зөвлөөс нэр дэвшиж орж ирсэн генералд бол амжилтлан бас захисан байгаа. Эндээ онцгой анхаараарай гэж. Тэг ийм 3 зүйл байна. Өөрч зөндөө байдаг байх. Тэгээ би дахиад нэг зүйлийг хэлье. Та бүхэн бол сонгуульд хүмүүсийг оролцуулахын төлөө гүйдэг хүмүүс гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийг ирүүлэх нь бол улс төрийн итгэл үнэмшил. Бид зөв зүйлийг ярьж, зөв зүйлийн төлөө алхах чадвал ард түмэн ирнэ. Хамгийн гол нь та нар бол бид сонгуулийг шудраг хийж чадаж байгаа гэдэг ийм итгэл үнэмшилтэй байхгүй болвол ард түмэн төрдөө итгэхэ болоод энэ эрдсэн унаад байгаа шүү. Хамгийн гол зүйл энэ байна. Түүнээс 18 нас хүрсэн монгол хүн санал өгөхөд бүгд мэдж байгаа. Харамсалтай нь итгэлгүй учраас ирэхгүй байна. Тийм байна. Тэгээд энэ зүйлсийг захи 3 зүйл хэллээ. Тэрийг дахиад хэлмээр байна. Нэгдүгээрт мөнгө тараалтыг яамаар юм бтэ. Ер нь бол тухайн сарын банкны гүйлгээг хадгалдаг тийм датаны хэмжээг та нар бодоод тэр датаг таслаж тусгайл нь одоо зойронд хийх гэж ойлгох хэрэгтэй. Архивт хийх. Ер нь бол бид нар удахгүй бэлэн мөнгөний хэрэглэнээс татгалзсан тэгжээж Монголын төр шудраг болно. Тийм учраас тэр үед цахим гүйлгээ өөрөө хяналтанд байж иж яг тухайн сарын хяналтанд биш юмаа гэхэд ядаж датанд байж иж бид нар энэ мөнгөний хамаарлаас гарах юм байл л. Энийг нэгдүгээр технологийн хувьд бодооч. Хоёр дахь нь бол тэр нэрсийн жагсаалт гэдэг зүйл. Нэг хүн 2 удаа санал өгдөггүй байх зүйл. 10 удаа өгж болоод байна л. 20 удаа ч өгж болоод. Тэрийг байхгүй гэдэг тэр итгэл үнэмшил. 3 дахь нь бол энэ цэргийн ангиуд дээр шудраг сонгуул явуулах. Тэр залуучууд нэр дэвшигчтэйгээ уулзаад үнэхээр дэмжиж байгаа хүндээ өөрийнхөө итгэл үнэмшлэр санал өгдөг байх. Энэ орчныг бүрдүүлж өгөхөд ийм 3 зүйл дээр одоо энэ шинэ сонгуулийн ерөнхий ороо анхаармаар байна. Тэгэхгүй бол та бүхний тайланг харахаар сонгуулийн ач холбогдлыг таниулсан, сонгогчдыг уриалсан, сонгогчийн боловсрал дээшлүүлсэн гэл ингээл нэг тийм боловсралгүй харанхуй бүдүүлэг юм мэддэггүй хүмүүстээр ажил хийж байгаа юм шигээр бодоод байна л. Ард түмэн биднээс илүү энэ сонгуул гэж юу болоод байгааг
яс махаараа мэдэрч байна. Бүгдээрээ оролцоод үзсэн байна. Тийм учраас бол энэ гурван зүйлээр онцгой анхаараарай гэж одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. За амжилт хүсье танд, баярлалаа.